ээжтэйгээ видео кол хийгээл ээж асууж байгаа байхгүй юу. Миний охин тэгээд хизээ амьдарч эхлэх ингээд уул нь бол одоо ч гэсэн амьсгалал амьдрал байгаа шүү дээ. Тэгээ айгүй хөөрхөн залах болгондоо одоо амьдарч байгаа юм шиг санагдаж байна уу? Одоо амьдарч байгаа юм шиг санагдаж байна уу гээл. Тэгээд би үннээ л хэлж байгаа юм. Үгүй. Тэгээ би яагаад ингэж байгаагаа ч ойлгохгүй байна. Би танд яг юм амьдарч байгаа юм шиг санагтахаараа хэлье гэж хэлж байгаа. Би өөрөө Италид сурж амьдардаг. Тэгээ сүүлийн 5-6 сарын турш яг нэг юм сонирн байдалд орсон байсан. Өдөр болгон юмаа хийгээл байдаг. Жимдээ яваал, хичээлээ хийгээл, self project хийгээл бүх юм ингээд болоод өдөржингөө завгүй байгаа мөртлөө full field мэдрэхгүй. Яг утгаучралгүй болчихдаг юм шиг байгаа. Энэ хийж байгаа юмнууд нь. Ер нь амьдрал амьд явна гэдэг хоёлаа өөр ойлголт. Тэгээ би яг энэ байдлаас яаж гарсан, яг надад юу тохиолдсон, тэгээ эндээс би юу сурсан гэдгээл энэ ихний подкастаараа хуваалцгаар шийдлээ. Амьдралаас утга учир мэдрэхээ болсон энгийн хийж байгаа зүйлсээсээ таашаал авахаа болсон. Өмнө нь би ингээд ядаж жимд явахдаа гоё байдаг байсан шүү дээ. Одоо яагаад энгийн хийж байгаа юмнасаа тэгж мэдрэхгүй байгаа ингээд бодоод эхэлж байгаа байхгүй юу? Нэгт тэгж бодож байна гэдэг чинь өөрөө айгүй сайн зүйл л юм л да. Одоо илүү хийх юм байгаа юм шүү. Би арай илүү юм хийж чадах юм шүү. Би өөр юмд заягцсан юм шүү ч юм уу. Би энэс илүү хийж чадах потенциалтай юм шүү. Энэ миний яг хүсэж байгаа амьдрал мөн үү? Миний яг бий болох гээд байгаа амьдрал ингээд яг болж гинүү ч юм уу? Тэгж ингээд хэлэх гээд байгаа дохиод. Гэхдээ энийг маш болгоомжтой авч явах хэрэгтэй, маш болгоомжтой трейд хийх хэрэгтэй юм шиг санагдсан. Яг миний кейс дээр болохоор надад өмнө жилээс хойш нэг юм бодлоо байгаа байхгүй юу? Би миний амьдрал яг Итали хот, жижиг хот. Тэгээ би өөрөө юм өөр хотод руу аялаад ч юм уу, хойд Европын хотуудыг үзээд миний хүсэж байгаа технологийн боломжууд, карьерийн боломжууд тэнд угаасаа илүү их байгаа. Энэ болохоор илүү тийм жуулчлалын мөнгөтэй хүмүүс нөгөө нэг аялал жуулчлах гэж ирдэг далери хот байгаа байхгүй юу? Тийм болохоор ингээд би нэг л хоошоол байх хэрэгтэй хүн байна да гэдэг мэдрэмж дандаа байдаг. Тэгээд нэг тийм амьдралаа залуунаасаа жоохон үрж байгаа юм шиг санагддаг байсан. Яагаад гэвэл нэг юм тайван хотод байгаад байгаа шүү дээ. Тэгэнгүүт би одоогийн ингээд одоо 50 байх жоохон айдас бас байгаа байхгүй юу. Би одоо залуунаасаа ингэж 50 гой чийл өнгөрөөх нь яг зөв үү. Би одоо л ингээд нөгөө хөдөлмөрлөх хамаг юмаа хийх тийх ёстой насны юм биш үү. Тэгээ нэг юм гялс энд 2 жил ч юм уу сурчаад өөр хот руу зайлаа гэдэг муухагаар хэлэхэд тийм бодлоос ингээд яваад байсан байгаа байхгүй юу. Тийм амьдралаа жоохон үрж байгаа юм шиг. Тэнгүүд одоо яг ингэж хэлдэг. The only way you will stop wasting your life is stop thinking you're wasting your life. Амьдрал залуунаасаа өрн таран хийж байгаа юм шиг мэдрэгдээд байгаа шүү дээ. Тэгэхгүй бах цорын ганц арга нь амьдралаа үрж ингэж бодохгүй байх гэж байгаа байхгүй юу. Тэнгүүд бидэд conceptually mindset өөрчлөгдөж байгаа гэсэн үг. Тэгээ ингээд бодоод эхлэнгүүд нэрээ би ингээд өөрийгөө жоохон хайрцаг тэгээд жисэн юм шиг тэнд байгаа боломжуудаа ор тас харахаа болчоод яг тэгвэл харахыг угаасаа сонгохгүй байгаа юм чинь хэдэн 7 хоногийн өмнө манай ингээд нэг Аргентин гаралтай Итали залуу байдیں۔ Тэгээд би бол ерөөсөө ярьж үзэж байгаагүй мэдгүй. Тэгтээ нэг юм орцуудтай айгүй найзууд ангийнхаа хүүхдтэй ярьжсэн чинь тэрнтэй найзууд болж таарал. Тэгээл битээр хальт нэг юм яаж нэж ин гэл нэг яриад өнгөрсөн. Тэгээл нэгэнт ингээ ярьсан чинь битээр би нэг юм мэддэг болчихж байгаа. Тэгээд тэрний дараа надаас ингээд би нэг юм жижигэн төсөл хийж байгаа маа. Чи presentation дээр ингээд туслаад өгөөч. Би уур хот руу явчихсан тэгээд ингээ болцоод гээд. Тэгээ би тэр бол яг миний нэг юм сонирхоод байх төсөл биш жоохон тийм мини компьютер Raspberry Pi-тай ажиллаж байгаа мэдгүй. Нэг тийм байсан юм. Гэтэ ингээд би чиний хийж байгаа төслийг чи ингээд сонсё гэд тэрнээс олж тэр нэг 2-3 дахиад уулзаж байгаа байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь манай ангийн тэр ерөөсөө өдөөс хойш би уулзаж чадахгүй. Өдөөс хойш би завгүй гээд би ч гэсэн өдөөс хойш ингээд ажилгүй биш ангигүй байгаа ш хичээлгүй. Тэгээд ингээд чи өдөөс хойш юу хийдин гэд асуусан чинь би герман хэл сурж байгаа гээд ингээд манай хотод герман хэл заадаг тийм хүн байд юм уу гэсэн чинь байдаг гэд нэг юм ахлах сургуулийн багш тэгээ юм англи хэл дээр бүр заадаг гэж байгаа хгүй англи итали хэл дээр герман испани хэл заадаг тийм хүн ингээд хуваарай хүн байд юм аа тэгээ ингээд хүсвэл би чамдас ингээд холбож өгч болно гэд тэнгүүд би бас ингээд юм герман хэл ерөн цааштай сурах сонирхолтой байсан байгаа хгүй нэг юм жижигхэн юм encounter-лоо тэрнтэй ярилцсанаас л тэрний ингээд санал болгосон юмыг зөвшөөрснөөс үдээд ийм бас боломжууд байдаг гэдгийг мэдчихэж байгаа хгүй хэрвээ үнэхээр л одоо ястай манай хотод хийх юм юу ч байхгүй гэсэн бол би бараг хичээлдээ ч явахгүй лээсэн багт. Тийм болохоор яг одоогийн байгаа нөхцлөөсөө өсөрч чадах хамгийн өндөр өрөө өсөрнэ л гэж үзэх хэрэгтэй юм шиг байгаа юм. За тэгээд хоёр дахь юм нь ийм нөхцөл байдлаас яаж гарах вэ гэд яагаад байгаагаа ч ер нь бол жоохон ойлгохгүй л байгаад исэн. Тэнгүүд нэг надаа нэг юм намайг attract хийдэг vision дутцсан юм шиг намайг inspire хийдэг би бодож байгаа юм. Ер нь юу хийх вэ?
ямар мэрэгжилтэй болох уу, одоо ирээдүйд яах вэ гэдгээс илүү би ер нь ямар амьдрал босгох гээд зориод байгаа юм. Ямар амьдрал надаа сэтгэл хангалуун байлгаж чадах юм. Би амьдралаасаа ямар мэдрэмж хүсэж байна. Тэгээ миний амьдралд одоо аль хэдийнэ байдаг юунууд тэр мэдрэмжийг надад өгч ийн гэдэг чинь ингээд хамгийн том асуулт байгаа байхгүй юу. Тэгээ яг average Монгол хүүхдийн адилаар миний хамгийн том хүсдэг байсан юм бол ерөөсөө л гадаадд сурах, тэгээ аав ээжийнхээ ачийг хариулах байсан байгаа юм. Зохио гадаадд сурахын ч одоо ингээд энэ төр эдэрлээ. Тэнгүүд аав ээжийнхээ ачийг хариулна гэж яг юу ингээл бодож эхэлж байгаа байхгүй юу. Тэгээ би тэрнээс илүү бас юу хиймээр байна. Би яг ямар хүн болмоор байгаа юм. Тэгээ энийг бодоод бас ингээд өөрөө шийддэг гэхээс илүү би өөрийнхөө харах үнцгийг тэлээд юм хийж үзээд тэгээд ямар нэгэн зүйлээс инспирэшн аваад шинэ хүмүүстэй уулзаад ч юм уу тэгээд хүмүүс ингэж амьдарч болт юм байна штэ. Би ч гэсэн ингэмээр байна гэж өөрөө бүр юм хүсэж тэмүүлээд тэгхгүй бол болохгүй, ингэхгүй бол болохгүй, шалгалтаа өгөхгүй бол болохгүй, семестрээр авахгүй бол болохгүй гэж түлхэгдэж амьдрах биш. Би ийм алдсан байгаа шүү. Энийний төлөө явж байгаа шүү гэж татагдаж амьдрмаар байгаа байхгүй юу. За тэгээд энэ дээр хамгийн гол хийх юмнууд enjoyable юм байвал хийгээд үзэх хэрэгтэй. Өөр хот руу аялах ч юм уу, шинэ клубыг элсэх ч юм уу, эсвэл ямар нэгэн байдлаар л өөр хүмүүстэй уулзаад өөр юмыг харах нь чухал юм шиг байгаа юм. Би болохоор тэр үедээ Будапешт очоод найзтайгаа уулзаад тэгээд тэндээсээ бас янз бүрийн хүмүүстэй шинээр танилцаад тэгээд тэр хүмүүс маань надад бас аягүй гоё зөвлөгөө өгөөд тэгээд юм инспирэшн болсон байдаг. Тэрний дараа хамаагүй дээр болцсон. Будапештээс буцаж илжээл 7 хоногийн дараа ангийнхаа орос охинтой кафед сууж байгаа байхгүй юу. За яг одоо юм сонирхолтой төх. Яг кафед суухах өмнө би сургуулийн астаа дээр өмд байжгаад өөрийнхөө мэргэжлээр сурдаг мастерын нэг залуутай хальт ярьж таарал. Тэгээд нөгөө залуу нь 8 жилийн экспириенстэй тэр хүн одоо үнэн би бол үнэн л гэж бодож байна. 8 жилийн экспириенстэй мастер бachelor 2 дэгритэй тэгсээр нь Европт ажил олдохгүй байна. Манай мэргэжлэр айгуу жоохон хэцүү байна гэдэг юм яриа. Тэгэл битээ наа чи үнэ одоо ингэж одоо статистик харах юм бол жишээ нь сүүлийн жилүүдэд entry level job LinkedIn-ээс Indeed-ээс 33% багассан ч юм уу үнэн юм болоод байгаа байхгүй юу. Би тухайд сонсчоод юу вэ. Би нэлээ стресстсэн байсан юм шиг байна. Кафед орснайцтай уулзчаал энийг хэлэхгүй юу? Ер нь яана ажлалтгүй яана барил юм нэг жоохон мөхөж байгаа хүний юугаар менталитетээ сонсогдоод байгаа байхгүй. Одоо бодоход ажлалтгүй яана тэгээ ингээ болохгүй яана гэдэг. Манай ингээ орснайц чи яагаад ингээд ажлын зарны requirement-д тэнцгэж амьдраад байгаа юм бэ? Би тэдний хамгийн том асуулт чинь энэ салбартаа юу хиймээр байна? За тэрнээс дэшлэх юм бол хэн болмоор байна? Юу болмоор байна? Ямар амьдрал нөгөө жинхэнэ satisfied байх юм гэдгийг асуух хэрэгтэй байгаа байхгүй юу? Тэгээ надаас чи яг юу хиймээр байна гэд бүр их тулгаад Дэв ингээд тухайд яг одоо ч гэсэн байдаг л да. Ийм бизнесийн санаанууд, янз бүрийн хиймээр байгаа юмнуудаа хэлсэн. Ирээдүйд те дандаа ирээдүйд гэдэг ята байгаа шүү дээ. Том болохоор ч юм уу, том болчоод одоо. Тэгэл ингээд би ингэн тэгнэ гэж боддог юм. Чи ингээд одоо хийгээч тэгээд. Тэнгүүд орос хэлэнд is it in the room? Энэ асуудал чинь өрөөнд чинь байгаа мó гэж асуудаг гинэ. Яг бид ингээд саад болоод байгаа асуудал чинь үнэхээр саад болоод байгаа мó. Хийхийг хүсэж байгаа гэж хэлж байгаа юмнуудыг хийхгүй байгаа шалтгаан нь мөнгө ч юм уу, цаг зав ч юм уу, эсвэл том хотод очихороо ч юм уу, яг асуудал болоод байгаа мó. Тэнгүүд бас үгүй байгаа байхгүй юу? Ажлаа солиё гэж бодож байгаа л те LinkedIn-ээр хүмүүстэй холбогдоо бичгээд мөнгө саадахгүй, зав саадахгүй, creative hobby-нда цаг гаргая гэж байгаа хүнд камерг баах нь саадахгүй ч юм уу. Тэнгүүд ингээд өрөөнд ч юм байна уу гэж асууж байгаа байхгүй юу? Намайг тулгаад би ингээд event organizer болмоор байдгаа ажлын хажуугаар ингээд хоббигоор гэж хэлсэн чинь хоёлаа одоо энд байгаа хоттоо энэ хагас садар эмгтэй техийн хүмүүстэд зориулаад ивент зохиоч гээд утаснасаа хамаг ивент зохиох газар мазраа хараад тэгээ бүр яг зохиохгүй болтгоо. Тэгээ тухайд надаас юу гэж гарч байгаа вэ гингүүд би ингээд одоо яг ивент органайзер болно гэж боддгоо маа. Том болоод тэгээ том хотод очихоор өөрийнхөө карьертай болоод стейбл болсныхаа дараа юм хоббигоор ивент зохиоё гэж бодд юм а гэл нэг артикл уншижсэн. Завгүй гэдэг бол өөрийнхөө хүсдэг амьдралаас зүхтах нийгэмд хамгийн хүлээн зөвшөөрөгдсөн арга. Бид завгүй авах хэрэгтэй. Үгүй бол угаасаа нөгөө жинхэнэ хийх хэрэгтэй маа хийх хэрэгтэй болчих юм чинь. Ингээд үнэхээр яагаад би хийж эхлэхгүй байгаа юм? Хүсдэг амьдралаа яагаад зоригтойгоор хийж эхлэхгүй байгаа юм гэдгээ дахиад асууж байгаа юм. Тэг яг миний кейс дээр бол би өөрөөсөө өөрийгөө хангалттай гэж боддгоо байсан юм байна. Яагаад хангалттай гэж боддгоо юм бол тэнгууд ийм сүүлийн 5-6 жил шахуу өөртөө токсик харилцаатай явцсан байгаагаа ойлгож байгаа байхгүй юу. Тэгээ надад нэг юм зөвхөн өөртөө зориулж постлдог нэг Instagram байдгийн. Тэн дээрээ видео хийж эхэлж байгаа байхгүй юу. Юу гэж гарч ирж байгаа вэ гингүүд айж байгаа юм шиг амьдрахаас залхаж гин гэж хэлж байгаа байхгүй юу.
өөрийгөө тэгж боддог байсан нэг тэр үед бичлэг хийж ахтаа л ойлголоо. Waiting list-д амьдраад байгаа юм шиг амьдрмааргүй байна гэдэг тухай нэг юм хальт яриад тэгээ тэрнийхаа дараа яагаад ч амар emotional болоод тэгээ ингээд уйлаад байгаа байхгүй юу? Яагаад уйлаад байгаагаа бас жоохон мэдээл байгаа юм. Гэхдээ айгүй эвгүй. Би өрөөндөө ганцаараа орж ирчээд уйлал гэсэн байхгүй юу? Би яагаад уйлаад байгаагаас ойлгохгүй. Нулимс гараал. За тэгээд ингээд гараад байгаа юм бол гаргаал бай да гэж бодоод гаргаалаа. Гаргаал. Тэгээ яг юу болсон бэ гингүүд? Өөртөө анх удаа хангалттай гэж хэлсэн байгаа байхгүй юу? 4-5 жилийн дараа. Өмнө нь дандаа л ингээд зорилгоос зорилгын хооронд айгүй тийм завгүй л байсаар ирсэн, дандаа л зорилготой байсаар ирсэн, өдөр болгоо юм хийгээд байгаа мөртлөө одоо өөртөө хангалттай гэж хэлдэггүй байсан юм байна шүү дээ. Чиний юу хийсэн чинь надад ерөөс хамаагүй. Чиний өдөр болгоо юу хийж байгаа чи хамаагүй. Одоо ингээд хүдсэн юу чи хамаагүй. Ягаад гэвэл дараагийн нөгөө зорилгоод нь гараад ирсэн. Одоо энэ нь төрнө. Тэгээ тэгжээж л би чамайг хайрлна. Тэгжээж л чи амьдрсан шиг амьдрсан ч юм уу тэгэх хэрэгтэй болно гэд өөрийнхөө тэр мэдрэмжийг productivity-тэй хэтэрхийг холбоод хайцсан. Үр дүнгүй байхаар ч юм уу юм хийхгүй болохоор гівэлтэй мэдрээд байдаг. Энд айгуу тийм буруу байгаа байхгүй юу? Ойлгомжтой зорилго бол хизээш дуусахгүй. Би тэдийн 2 жилийн өмнө зорж исэн юм, 1 жилийн өмнө биелсэн, 1 жилийн өмнө зорж исэн юм одоо биелсэн. Тэгэхээр одоо бидэд сэтгэл хангалуун биш. Дараагийн юмнууд руугаа зориул яваад байгаа юм байна л да. Ирээдүйн зорилго маань 100% юм бол миний одоогийн байгаа нэг 70% ч юм уу, 60% ч юм уу тэнгууд дандаа би өөрийгөө дутуу гэж харна. Уул нь тэгмэрг байгаа шүү дээ, тий. Зорилгодоо хүрэхийн төлөө явж байгаа тэр аялал чинь өөр автогцтой болох хэрэгтэй маа гэд. Тэгвэл тэр аялал гэдгийг яаж ойлгох хэрэгтэй юм бэ? Яавал амьдрсан шиг амьдрсан гэдэг мэдрэмжийг юунаас авах юм бэ? Зорилго бол тийм юм өгдөггүй юм байна шүү дээ. Зорилго хизээш дуусахгүй байна. Тэгээ одоос нэг сонирхолтой стори ярив. Би нөгөө нэг хэцүүдээд тэгээд найзтайгаа уулзгаад Будапешт явсан гэдгсэн шүү дээ. Тэгээд тэнд кафед сууж агаад юу санамсаргүй байдлаар нэг Франц залуутай танилцаад тэгээд ярьж үзсэн чинь Францын биллионерийн хүү болж таарад тэр хүн өөрөө 23 оноос хойш ингээд бизнесээ хийгээд эхэлсэн, онлайнаар ажилладаг. Тэгэл өөрийгөө юм хотод нэг шинэ хотод тавиал дараа 1-2 жил болоод аялал яваад идэг. Тэгэл юм Оксфорд төгссөн. Үнэхээр амар юм marvelous мундаг хүн байсан. Тэр хүнтэй ярьж агаад энэ ч одоо насаараа идээд барахгүй хөрөнгөтэй мөртлөө өөрийгөө нэг юм тгээс эхлүүлэх гээд шинэ бизнесийн санаа гаргаал, багаа үүсгээл, тэгэл тэрнийхээ төлөө өдөр болгоо юм хийгээл ингээ яваад байгаа байхгүй юу? Тухайд бодсон юм нь дэлхийн баячууд чинь биднэрт байгаа юм өст юм байна штэ. Энгийн юм өст юм байна штэ. Юу гэсээд байгаа юм надад бас стил байгаа юм өст юм байна штэ гэж ойлгож байгаа байхгүй юу? Тэр нь юу вэ гэвэл ямар нэгэн зорилгоо харсан тэрнийхээ төлөө бүх юм хийх нэг юм ирээдүйн хатал явдалтай unpredictable in a way that I like. Тэгэхээр одоо би чинь үнэхээр л тийм шүү. Миний амьдралыг юу тэгвэл амьдрсан шиг амьдрсан болгохын гингүүд өөрийнхөө итгэж үнэмшижсэн зүйлийн төлөө бүх юм хийвэл тэгж мэдрэхээр байгаа байхгүй юу? Итгэл үнэмшил өөрчлөгдөж болно. Бидэд том болоод хар хүнцэг өөрчлөгдөөл одоо ингээл зорж байгаа юм ч гэсэн чиглэлээ өөрчлөөл явдаг байх дандаа. Гэхдээ тэрнийхээ төлөө зоригтой амьдраад бүх юмаа хийсэн бол би өөрийгөө амьдрсан шиг амьдрсан шүү гэж хэлэхээр байгаа байхгүй юу? Тийм байж би яагаад нэг юм статистик, материаллог, stable career, financial freedom, санхүү, мөнгө, ажил, албан тушаал, машин байр гэж үгүй. Тиймэрхүү зорилготой бичдэг юмнуудаар өөрийнхөө амьдрсан шиг амьдрсан гэдгийг тодорхойлоод байгаа юм бэ. Үнэхээр л би амьдрсан шиг амьдрна гэдгийг итгэл үнэмшлийн төлөө бүх юм хийх юм бол би одоо өөрийнхөө мөрөөдлийн амьдралаар амьдраад байгаа юм шүү. Би одоо ч гэсэн ингээд жинхэнэ хүсдэг амьдралаараа нөгөө best version of myself гэднэргээл мөрөөдөд идэг тэр ирээдүйн амьдралаараа одоо амьдраад байгаа юм шүү. Ингэж бодонгууд надад зүгээр л аюу олон юм хийх юм permission зөвшөөрөл өгсөн юм шиг санагддаг. Тэгээд илүү зоригтой болж байгаа юм өөрийнхөө амьдралыг бүтэн гэж харж байгаа юм те ямар нэгэн зориг хүсэж байгаа юм биелсэн биелээгүй би миний амьдрал одоо бүтэн. Тэгэд ингээд эхлэнгүүд нэлээд гоё юмнууд болсон. Өөрийгөө self reject хийжсэн юмнууд руугаа apply хийж үзэж байгаа юм. Яг хэд хоногийн дараа Японы компанид technical interview англи дээр анх удаага өгж үзлээ. Дараа жил би 1 семестрээ Булгарт хийхээр боллоо. Польшийн 1 7 хоногийн сургалт руу apply хийж үзлээ. Энэ зунаа шинэ хотод өөрийгөө тавиад амьдарч үзнэ гэж бодож байна. Тэгээ ингээд зүгээр л нэг юм mindset shift байсан гэх юм уу миний хувьд. Зөвхөн одоо яг юм галсан үр дүнгуудээрч биш. Яг тэр уйл сайраа өглөөс ирэл
яг амьдрсан юм шиг яг одоо л одоо л амьдрч энэ гэж бодож байгаа байхгүй. Яагаад гэвэл ерөөсөө тэр өөрийнхөө хүсдэг надад нэг тийм vision байдаг байсан юм шиг байгаа юм. Байдаг байсан. Ирээдүйн нөгөө best version of myself хамгийн миний төгс хувилбар ч юм уу. Тэр хувилбараа би чи ирээдүйд биш одоо байгаад байгаа юм биш те. Би одоо өөрийнхөө хүсдэг амьдралаар амьдраад байгаа юм байна. Одоо бас хангалттай. Тийм болохоор ингээд эхлэхэд хангалттай, хүсдэг юмнуудаа хийхэд хангалттай гэж бодчихгонгод ингээд чөлөөлөгдсөн юм шиг мэдрэгдэж байгаа байхгүй юу. Тэгээл өглөө босоод юм өглөөний хоолой өөртөө зориулж идэж байгаа юм. Ээжрээ залгаж байгаа байхгүй юу. Одоо амьдарч байгаа юм шиг санагдчих шүү. Одоо яг болсон юм шиг байна шүү гэл. Өөртөө суулгасан хабит нь гэх юм бол одоо яг юм хүсэж байгаа юмнуудаа би өөрийгөө мөрөөдж явахтанд барьж аваад одоо яагаад хийж болохгүй байгаа лээ. Үнэхээр болж байгаа асуудал нь is it in the room гэж асуудаг болсон. 100 ингээд бэкинг хийж сурвал гоё ах та гэж бодож ирсэн бол яагаад одоо хийж болохгүй байгаа лээ? Яагаад би одоо манай хотод байдаг бэк хийж чаддаг монгол охиныг гэртээ нэг өдөр ураад нэг хагасааны өдөр тэгэл бит хоёр ингээд эндээс хөрхөн хүнсээ цуглуулж агаад одоо бэкинг хийгээд сурчих болно шүү дээ. Би яагаад ингээд ямар ч өөртөө тийм нөхцөл тавьмааргүй байгаа байхгүй юу? Бүх бодож байгаа зорилгонууд хий гэж бодож байгаа юмнуудыг аль болох нааш нь татаад аль болох одоо хийн одоо ингээд YouTube эхлүүлж байгаа юм ч гэсэн нааша татагдцсан л зорилго байгаа юм. Нөхцөлнүүдээ дахин question хийгээд тэгэл одоо ажиллах. Яагаад гэх юм бол бид хэд ирээдүйд байхгүй бид хэд байгаа ганцхан юм чинь одоо цаг л байгаа шүү дээ. Ер нь юу зорж ийн гэдгээр хүн тодорхойлогддог байгаа байхгүй юу? Бид нар яг одоо юу хийж гин яг одоо бидэд 24 цаг байгаа тэргээ юм хийх үгүй юу юунд зарцуулах вэ гэдэг сонголт хабитудаар бид хэдийн ирээдүйн ингээд шейплэг би өөрийнхөө утга учиртай гэж хэлж чадах юмнуудыг одоо хийгээд байгаа байхгүй юу. Тэгээ би харсан вижнтайгаа тэрнийхээ төлөө бүх юмаа хийж байгаа ийм л ахад хангалттай.